одоо олон улсын химийн 49-р олимпиад Тайланд болсон. Энэ химийн олимпиад бол манай Монголыг төлөөж одоо 8 хүний бүрэлдэхүүнтэй баг оролцсон байгаа. 4 сурагч. Тэгээ 3 багш. Тэгээ 7 хүний бүрэлдэхүүнтэй. Олимпиад бол ер нь хоёр чиглэлээр явагдав. Жил болгон болдог. Жил болгон болдог. Манай улс бол 12 дахь жилээ орж байна. 11 дахь жилээ. Тий. 2006 онд анхд оролцсон олон улсын олимпиад. Олимпиад бол хим олимпиадын онцлогтой хоёр чиглэлээр явагдав. Нэг нь бол онлайн тэмцээн бодлого тооцоо хийдэг. Хоёр дахь нь бол сорилын. Тэгээ 60% хонд нь сорил нь бол 40% гэсэн. Ийм юутагаар үлдээтэйгээр бол явагдав хоёр шаттай. За ингээд энэ олимпиадад бол энэ хоёр шатны одоо үлдээгээр бол манай 4 сурагч бол үндсэндээ бол нэлээд сайн оролцсон. За тэгээ нэг нь бол хөрөл медаль авсан. За үлдсэн 3 нь бол нэг тэгээ 298 хүний нэг 50 хэд 52 53 54 дээр жагсан ийм байдалтай байна. Физикийн олимпиадыг ахаж оролцсон би улам өрг гэдэг юм байна. Монгол Улсын сургуулийн багш. За 9 хүний бүрэлдэхүүнтэй оролцсон 4-5 сурагч оролцдог. За манай 5 сурагч бол анх удаа одоо бүгдээрээ медаль хүртлээ. 2 мөнгө, 3 хөрөл медаль хүртсэн ийм бахимжаахан амжилт гаргалаа. Нийт 86 орны 396 хүүхэд оролцсон. За багаараа одоо медаль авсан 28 орн байгаа. Ер нь бол бид нийт багийн дүнгээрээ 25-аас 28 дугаар байранд орсон бид нэр багталтай одоо G20 гэдэг рүү төгнөө гэж. Тэгээ өнөөдөр энэ одоо олимпиадад оролцдог багш нар бэлтгэдэг багш нар оролж байгаа хүүхдэд төлөөлөд хэлэхэд манай энэ оюуны олимпиад өнөө энэ цагаас эхлээд Монгол төрийн ивэлд орлоо гэж ингэж ойлгож байна. Биднээс одоо манай математик 2 удаа алтан медаль авсан байгаа. Манай физикод алтан медаль авах болцоо байгаа. Одоо энэ тэр үед бид нэр алтан медаль хүрнэ. Тэгээ удахгүй 5 алтан медаль авдаг ийм зорилго тавьж ажиллаж байгаа. Оролцсон тамирчид аль тав? Би болохоор нэгдүгээр сургуулийн төгсөгч Эрдэнэ чухны гардаг. Тэгээд өнгөрсөн жил бас олон улсын физик олимпиад бас хүрэл медаль авсан байна. Энэ өнгөрсөн жилээр. Тэгээд энэ жил дахиад хүрэл медаль авах тушаал. Тэгээ энэ жил анх удаа физик олон улсын олимпиад оролцоод хүрэл медаль авсан. Тийм нэг лавдаржийн дэлгөөн гэдэг. Тэгээд Шинэ Монгол сургуулийн төгсөж басан энэ жил. Тэгээ бас 2016 оны олон улсын физик олимпиад оролцоод энэ хоёр хүүхдэд цуг хүрэл медаль авч ирсэн. Тэгээд энэ жил бас Азийн физик олимпиад оролцоод дахин хүрэл медаль авсан. Тэгээд олон улсын физик олимпиад оролцоод мөн амжилттай ахиулаад мөнгө медаль авсан байгаа. За юуны төвөнд байгалийн шинжилгээ ухаан, математикийн чиглэлээр одоо бидний хойч үе болж бэлтгэж байгаа энэ сурагчид за тэднийг бэлтгэж байгаа багш нарыг хүлээж авч уулзж байгаа одоо ерөнхийлөгчд талаарч байгаа энэ хамт олонныхоо нэрнээс илэрхийлье. За олон улсын математикийн олимпиадад жил бүр одоо зохион байгуулагддаг. За 6 сурагч оролцдог. Энэ жил манай баг одоо 4 багш 6 сурагчийн бүрэлдэхүүнтэй оролцлоо. За тэгээд энэ партийн сургуулийн сурагч одоо Цэн Давиш маань хүрэл медаль авлаа. Мөнгө медаль авлаа. За энэ партийн сургуулийн бас алтан гэрэл маань хүрэл медаль. За оюун дэг сургуулийн эрхэс маань одоо хүрэл медаль, бусад сурагчид маань одоо тусгай шагнал авсан. Медальд бол маш ойрхон байсан. Ийм амжилтыг үзүүллээ. Намайг Бацаахны Батман гэдэг. Одоо энэ жил 1-р сургуулийн 10-ийн ангид суралцсан. Тэгээд олон улсын математик олимпиад анх удаа оролцож байна. Тэгээд энэ жил олон улсын математик олимпиад арай шинэлэг өөр чиглэлээр зохион байгуулагдсан. Тэгээд Монгол улс ч гэсэн математик дээр энэ шинэлэг бодлогоодыг бодох гэж бэлтгэл дээр ажиллаж байгаа. Энэ шагнал нь яадаг вэ гэхээр бүтэн бодолт хийж нэг бодлогон дээр бүтэн бодолт хийж авдаг шагнал байгаа. Тэгээд Монгол улс маань B1 гэдэг бодлогыг багаараа бүтэн бодож чадсан. Монголчууд бол нэг хурдан морой байлж чаддаг шиг бас шуундаа бэртаа залуучдыг дэмждэг шиг энэ оюуны өндөр чадвартай залуучдыг дэмжиж багш нарт нь урам өгч сурагчдыг хүлээж авч Монгол улсын тэргуун хүлээж авч байгаад бас баяртай байна. Их баярлалаа таваа. Одоо оюуныхаа спортыг дэмжнэ. Ингээд дэвэлдээ авна. Бид нар бол спорт гэдээ бас
тодорхой хугацаанд дэмжсэн амжилт гаргаж байгаа Монгол хүн бол өөрөө ямар их чадвартай гэдэг бол дэлхийд харуулхад одоо энэ оюуны спортоор бол гарч ирж байгаа багш нар залуучуудаа бас амжилт хүсье баяр хүргэе.